дижитал Монгол гэж хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргье. За тэгээд энэ хэлэлцүүлгээс үр дүнтэй шуурхай ийм дижитал арга хэмжээ гарна гэдэгт итгэж байна. Монгол Улсын засгийн газар одоо энэ дээр бол нэлээд асуудлыг өргөн харж эрчимтэй арга хэмжээ авах зорилгоор хэлэлцэг хийж байгаа гэж бодож байна. За мэдээллийн технологийн хөгжлийн хурдсгуур улс орон нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих дэд үтс шийдвэрлэх хүчин зүйл болохыг нийтээрээ нэгэн төлөön зөвшөөрсөн ийм цаг үед та бид нар амьдарч байна. Нэгсэндээ дижиталгүй ийм орчин үед бид нар хүсэн хүсээгүй амьдраад эхэлсэн байна. Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс эрхлэн гаргасан дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2019 онд гаргасан байна. Үүнд нийтдээ 63 улсын дижитал өрсөлдөх чадвар индексийг 51 үзүүлэлтээр тодорхойлоход Монгол улс сүүлээс 2 дугаар байрт буюу 62-т эренблэгдэжээ. Баяр өргөхгүй одоо яах вэ? Ямар дүгнэлт ийх вэ? 63 орноос бид 62-т эренблэгдэжээ. Тайлангийн үзүүлэлтүүдийг мэдлэг, технологи, ирээдүйд бэлэн байгаа эсэх гэсэн 3 үндсэн шалгуураар дүгнэн харьцуулсан юм байна. Мэдлэг, технологи, ирээдүйд бэлэн байгаа гэсэн ийм 3 шалгуураар. Энэ индексээс харах юм бол Азийн орнуудаас Хонконг, Өмнөд Солонгос улсууд эхний 10-т багтаад урд хөрш Хятад улс 22-т жагссан байх жишээтэй. За бид харьцуулъя л да, яг зөвөр Венесуэл улстай харьцуулаад Венесуэл улсынхаа дээр дор нь бичигдээд яваад байна. Өнөөдөр Венесуэл улсад болж байгаа нөхцөл байдлыг бид нар өөрсдөө мэдж байгаа. Дайн самуутай улс төрийн нөхцөл байдал бол бас хүндхэн байгаа. Ийм улстай бид нар бас дээр дороо ороод яваад байна. За тооны хувьд Монгол улс мэдээллийн технологи холбоо харилцааны үйлчилгээг иргэдэд хүргэх тал дээр чамлахааргүй үзүүлэлтүүд хүрч үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо хүн амынхаа тооноос давжээ гэж одоо бид ярилцдаг. Жишээлх юм бол 2019 оны 8 дугаар сарын байдлаар ухаалаг утас хэрэглэгчдийн тоо 3 сая 400 мянга хүрсэн байна. За хүн амын статистикийн тоогоор хүн ам маань 3 сая 200 мянга байх жишээтэй. Энийгээ бид нар хүн амаасаа илүү одоо ухаалаг гар утас хэрэглэдэг ийм ард түмээ гэж одоо яриад байгаа юм. Гэхдээ энэ дээр бол тоонд бол чанар энэ харьцуулт нь жоохон ямар байдгийг бол бид нар тооцоо хэрэгтэй байх. За одоо Монгол улс дараагийн үедээ шилжих хүмүүсийн амьдрал, эрхэлж байгаа ажил, боловсрол, төрийн үйлчилгээ, бизнес болон худалдаа 8-анда дижитал үйлчилгээг мэдээллийн технологиг ашиглах, амьдралдаа эрс өөрчлөлт авчрах суурь нь бол бүрдсэн гэж бас хэлж болно. За өнөөдөр мэдээллийн технологиг нийгмийн шүлжээний хэрэглэнээс өөрөөр бид бас зоригтой ашиглахгүй байгаамаа. Мэдээллийн технологиг нийгмийн шүлжээний хэрэглээ зөвхөн одоо ахуйн одоо нийгмийн хэрэглэнээс давсан одоо үйлдэлээр ашиглаж чадахгүй байна гэж. Жишээлх юм бол зөвхөн наад захын жишээ гэлээ л олон жишээ байгаа. Өвчний он шиг эмчнээ хоорондоо мэдээлэл солилцох, эсвэл хамтран хэлцэх, их хэмжээний тоон өгөгдөлтөй эмнэлгүүдийн мэдээллийн баазтай харьцуулах замаар зөв тодорхойлох боломжийг мөн ерөөсөө ашиглахгүй байгаа. Гэтэл хиймэл оюун ухааны тусламжтайгаар Монгол шиг цөөн хүн амтай улсууд их өгөгдөл ашиглах замаар өвчтний он шиг алдаагүй тогтоох боломж одоо хэдийнэ бүрдчихсэн байгаад байдаг. Улс хоорондын төв хоорондын асуудлаар энэ өвчний он шиг онцлоод цаг хугацаа бүх зүйлийг ингээд хэмнээд аваа явждаг. Ийм үйл ажиллагаа бол дэлхийд даяар дэлгэрсэн байна. Тиймээс дижиталчлах зөвхөн үүрэн холбоогоор төсөөлөх биш, интернет, захин орчим, хиймэл оюун, их хөгжил зэргийг яаж өөрсдийн ажлын талбар, амьдралд хэрэглэх, оролцуулах юм бэ гэдэгт шийдэл гаргах тал дээр нэлээд шургуу ярилцах болов гэж бодож байна. Дугуй шинээр зохиох гэж жармаах бол бидэрт өнөөдөртөө хэрэггүй.
Хүн төрөлхтний бий болгосон бэлэн мэдлэг, туршлага, боломж өнөөдөр бидэнд бүгдээрэнд нь нээлттэй байна. Дижитал шилжилт нэр дор Улаанбаатар хотын захиргаа зөвхөн нэг вебсайтыг 2.6 тэрбум төгрөгөөр хийхээр төсөвтэй тусгасан болохыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн уралдах цөөхөн бүлэг бас шүүмжилж байгаа талаар хэвлэл мэдээлэлээр гараад ирсэн байлаа. Зөвхөн захин муудсанд 2.6 тэрбум зарцуулахын оронд түүц машин 100 аваад тараан байрлуулах юм бол иргэдэд тустай байх биш үү? Энэ илүү бодиттой дижитал юм а гэсэн одоо шүүмжлүүдийг бас ярьсан байлаа. Энийг бас бид нар хаана ярилцах одоо бодолцох хэрэгтэй байгаа. За би энгийн жишээнүүд яриад байгаа. Өнөөдөр болоод байгаа зур энд байгаа гадныханд бас сонин ч юм уу байж магадгүй. Жишээ нь жолоочийн татвар үйлчлэгийг захин болгосон гэж бид нар нэлээд удаан ярьсан. Гэтэл 400 мянга гаруй жолоочийг захимаар татвар төлсөн үүнээс хүн 24 мянган одоо захимаар татвар төлсөн байх жишээтэй. 400 мянгаас. Тэгэхээр бид нар ингээд яриад байгаад болоод байгаа юм шиг мөртлөө амьдрал дээр статистик руу орохоор ийм үзүүлэлт байгаад байх жишээтэй. За эндээс харахад дижитал шилжилт хийсэн гэсэн яриа маань өнөөдөр хэр бодиттой болж байна вэ? Сэтгэлгээний хэрэглээний эрс шинжлэл хуулийн зохицуулалт бас хоцрогдоод байна гэж одоо бас хэлмээр байгаамаа. Энд бас их хурлын гишүүд маань сууж байна. Энтэй холбоотой бас хуулийн заалтуудыг яаран бид нар гаргаад эндээс бас дүгнэлтэндээ оруулахад бол илүүдэхгүй болоо гэж. За засгийн газар Оксфордын их сургуулийн эрдэмтдтэй хамтран хийсэн захин эрэм үедх Монгол улс судалгааны дүнгээс харахад мэдээллийн технологиг бүх салбарт үр дүнтэй ашигласнаар хөгжлийг эрс уртсах боломж билээхэн байна гэж. За энэ юу гэх гээд байна гэхээр нэгэн засгийн газар Оксфордын их сургуулийн эрдэмтдтэй захин мэрэмдэх Монгол улс гээд судалгаа гаргасан болол дөрөв хэлсэн 63 оноос 62-т байгаа орн дээр бол бид нар юуг эхлүүлэхэд бэлэн байна гэсэн ийм дүгнэлт гарсан юм болов уу гэж бодож байгаа юм. Тэгэхээр энийг эдгээр бид нар урдсахчих юм бол хөгжлийн том урдсгуур нэг түлхүүр болох нэ гэсэн ийм дүгнэлт гарсан байна. За бодитоор дижитал Монгол болохын төлөө зөвхөн төрийн байгууллагууд дангаараа чармайхан бас их учир дутагдaltaа. Энэ ажилд мэдээж хувийн хвшлийн байгууллагууд, ихтэй сургуулиуд, судалгааны байгууллагууд, олон улсын байгууллагуудын оролцоо бас нэн чухал ач холбогдолтой байгаамаа. Эцсийн дүндээ Монголын эдийн засгийн бүтцийг өөрчилж, мэдлэг цөөрөлсөн өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний эзлэх хувийг нэмэгдүүлэхэд дижитал Монголоор чиглэж бизнес эрхлэлтийг дэмжих, шин технологиг боломжийг шуурхай ашиглах зах зээл бий болох нь бас чухал байна. Тэгээд ирсэн жочд миний мэдэлсэн бол Эстон улсаас 4 жочин ирсэн гэж мэдээлсэн. 2 жочин. Саяхан засгийн газрын хэрэглэх газар мөн зарим гишүүд Эстон улсад зочлоод энэ улсын одоо өөртөө хэрэгжүүлсэн туршлагыг судлаад энэ зөвлөгөө болж байгааг үр дүн бол удахгүй эхлэх болов гэж бодож байна. Тэгээд Эстон улс бол манайхтай төстэй мөн 1.3 сая хүнтэй өнөөдөр бүх зүйлээ юм дижитал орчин руу шилжүүлснээр авилгал хээл агуул төрийн одоо ард иргэдэд үйлчилж байгаа үйлчлэгээ хүнд сурталгүй хурдан болсон одоо иргэдийн хамгийн их шүүмжилдэг зүйл дээр бол бид нар тэргүй анхаарлаа хандаасаа гэж хүсэж байна. Ингээд дижитал Монгол хэлэлцүүлэг одоо оролцсон таавхан дахин одоо амжилт хүсье. Ингээд хэлэлцүүлгийг нээснийг мэдэгдэж байна. Амжилт хүсье. Танд баярлалаа. Тэгэхээр бид энэ өдрийн туршид за дижитал шинж